таас өөрөө хадгалганд өртсөн гэдгсэн. Яагаад хадгалганд өртөх болов? Манай нэг харуулыг бол нэр бүхий харуулыг одоо цохиж зодоод ингээд хэд хэдэн хүмүүсийн бие талдаж хамар энтрийг одоо зөвхөн зохиулсан харуул бол иргэний хуулийн хувьд харайлагдах газар гомдлоо гаргаад явж байгаа байна. Энэ төрийн эсрэг ч юм уу онцгой концепцийн эсрэг энд бид нар бол шийдвэрийн дагаад хамтарч ажиллаа явдаг болохоос ингээд эсэргүүцэх бол боломжгүй. Харин одоо бослого цуглаа хийн гэх нийгмийн сүлжээгээр уриалж байгаа нь энэ бол зохимжгүй л гэж бид үзэж байгаа. Бид нар аюул тийм ухаанлаг олон талаас нэмийг харах хэрэгтэй гэж бодож байгаа. Зөвхөн нэг талаас харж болохгүй. Зорилго маань өөрөө ингээд олон талаас нь харах болгоч жишээ л да энэ нүгэл буян гэдэг маань өөрөө нүгэл гэдэг маань бол ерөөсөө өнөөдөр бий болж байвал бусны яах вэ гэдэг л бодол шүү дээ. Одоогийн бид нар гандангийн байгаа байдлаар одоо бид нар энэ засаг төрийн линеймийг хийх ёстой шүү дээ. Одоо энэ засаг төрийн шийдвэрийг дагах ёстой гээд байх юм бол яах вэ? Энэ нөгөө нэг хомхойчдаг торосноо ингээл худал яриад ховж ив энэ 10 нүгэл чинь ингээл үлдэгдэл энэ үлдэгдсэний өрөнд зовлон энэ нүглийн өртөл зовлон ирдэг шүү дээ. Энэ бүхэн ингээд үргэлжлээл байна. Одоо ингээд чиптэрээ яасан одоо чиптэр ч нөгөө зүйл шиг ярих юм бол би хамрын зогсон цохоогүйгээр энэ ч одоо нөгөө хов болоод явчих штеп. Тэгэл нөгөө ширүүг болоод явчих. За тэгэл миний хувьд бол тэр хүний хамрыг угаасаа цөм цогчих тэнхэж явахгүй тэр нүрүүн чиглүүлгийг гэсэн чинь надаас өндөр шүү дээ. Тэгээд тэр хамгийн гол хаалга барьчихад байжсэн гарагтай л ноцолдсон байхгүй юу. Тэгээ ингэж цохиж явахад нүрэнд нь хүрсэн байж болно. Тэгээд хамар цөмлөхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэгээ энэ нэг өөрийгөө аргацаасан би л одоо энэс нэг цэвэр уснаас ураа гарчих гээд үзээд байгаа энэ юм чинь л өөрөө нь худлаа ширүүгэн дэмээ. За тэгэл хулгай энэ бүх нүгд буруу болохгүй бүхнийг үйлдэлдэг учраас 10 хар нүгэл 10 цагаан буй ингээ бурхан багш маш тодорхой заасан байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ сэтгэлийн үйл энэ өөрийгөө бодоод би л өнөөдөр нэг эвтэйг харагдаад л өнгөрүүл бусна хамаагүй болсон юм чинь энэ буруу бүхний хийлгээд байдаг. Харин тэгэхээр одоо бид нар Монголын эрдэнэ эхлүүлэн Чингисийн төрийг мандуулна ингийн бодвол одоо сая яг отхон цэгийн ярьж байгаа шиг юмыг айлч талаас нь яаж жууж ухнаар авч үзэж байгаа юм. Ямар ч нүгэртэй хүнийг яаж иж угаад маш том буянтан болгоод бодчихдаг. Энэ ч өөрөө энэ ахуй үзэл байхгүй. Энэ чинь л 10 цагаан буян. Тэгэхээр зэрэг миний хувьд яасан бэ гэхээр зэрэг одоо энэ Чингисийн төрөө мандуулнаа гэдэг маань өөрөө бид нарыг ийм том сэтгэлийн том уучин болгох чинь. Тийм учраас энэ дээрээс чинь нөгөө нэг яадаг вэ? Энерл нэгүсэл. Одоо бид нар тэр хамбыг маш томор нэгүсэж байна шүү дээ. Тийм. Би хамбыг буруудах. Тэр шиг бид нар ч гэсэн хэнийг ч буруудахын зөв бүгдийг нэгүсээд бүгдийн том буянтан болгоо явуучих. Ийм учраас 10 11 10 цагаан буян ингээд маш тодорхой ингээд заажчихсан. Үүлийн үрийн сургаал нь заажчихсан. Энэ ингээ явбал юун төрхөө ингээд бүх юм тодорхой. Энэ дээрээсээ хэлэлцъя гэдэг зүйлийг л бид нар ярилцсан шүү дээ. Тэгээд одоо дахиж ингээд цэрэг цагдаа гэд яах вэ? Хэдүүлээ номын хүмүүс те. Номын юмараа ярилцаад ойлголцсон. Тэгээд 17 байдгийн учир нь бас л дахиад ламнараас нэгүссэн хэлбэр шүү дээ. Энэ чинь ламнарын сүлд өдөр шүү дээ гэж байгаа тийм ээ. Тэгээд дөрөв өдөр ламнарын сүлд өдөр. Тэгэхээр зэрэг 17-ыг тавих ёстой шүү гэж байгаа өдрөө хүртэл тэгж тоолсон байхгүй юу? 6 сарын 15-ны өдөр бол одоо ийм Чингисийн төрийг мандуулах номын хурмыг хийн гэж ингэж ийм бас дахин бичих өгсөн юм байна. Би өөр хэд хадах юм? Хүнээс гараагүй мó? Хоолойд цуглаа мó? Амьтад цуглаа мó? Арай наваач явсан заяа. Хоолойд цуглаа мó? Хоолойд цуглаа мó? Тэр өнөөдөр одоо бид нар энд бас дахиад өөр телевизээр ирсэн байгаа тийм яриа хийгээд байна. Маргааш нас миний хувьд өглөө 9 цагаас эндээ сууя. Хамтангийн одоо энэ цагдаа нар яатсан сулахгүй одоо оруулах юм шиг. Оруулал шууд тэр жавар нь ачаа явах юм шиг. Ачигдээ та. Юусаас юус хэлсэн л хэлсэн байна. Тэр чинь зарим ажил арайж байна. Дамрыг. Миний хувьд нүгэл буйнаа танилцуулаад одоо энэ сангаар ихтэйгаа шийдэж. Энэ одоо буюу хийж байгаа нүгэл буюу ярьж байгаа улсууд төр яах харин цагдаа нар ирсэн гэдэг юм байна. Чаачамц хамбгай, од гарда, Мямжив багшаа, одоо та судлаарай. Монгол улсын үндэсний оршихуй, оршихуй асуудал яригдж байгаа учраас би маргааш очино та бүхэн цагдаа дуудахгүй гэхэд итгэж байна. Цагдаа дуудлаа гэхэд жанраасыг бурхан намайг хамгаалаад үлднэ. 10 цагаан буйны орон болов буян үлдэх гэж байгаа бол яаралтай Чингисийн төрийг мандуулах энэ намын хормын гандан төслийн эдийн хашаанд гандан төслийн эдтэй энэ 6 сарын 17-наас эхлүүлнэ гэсэн энэ зүйлийг бидний шаардсан энэ шаардлагыг яаралтай биелүүл маргааш 16 нөгөөдөр 17
Өнөөдөр 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гандаа ирд орсон чинь оруулахгүй байна. Яагаад оруулахгүй байгаа юм бол энэ яагаад оруулахгүй байгаа юм бол энд энэ яагаад хүмүүс оруулахгүй байгаа юм бол бид нар ийм айдастай нам оруулж идэггүй ороод энэ 3 хүн байгаа. Ороод. Хоёрны юутай хүмүүс ороод хайдаг. Тэгээд байгаа. Хайдаг ороо. Тэгээд бид ороо. За. Шинэ энэ хүртэл би гандандаа орж ирж штэ. Гурван гэдэг гэсэн. Надад сууж энэ гандыг төрчөөр хавчих юм бол тэгээд төрчих болоо. Та одоо боллоо. Тавчихсан. Сатахтай чинь тавчихсан. Хүний төлж яргаж авчих гэсэн яаж вэ? Талтлаас нь зурж байгаа. Яаж яргаж байгаа юм хүний? Тэгээд ингэж байгаа манай сүсгтнүүд миний комментиг уншихад те бурхныхаа шашныг нэрийг унглаа. Чи өөрийгөө муухай байдалд оруулж чи маш муухай харагдаж гэж байгаа байхгүй юу? Үнэн дээр би гоё харагдах гэж энийг эхлүүлэг байгаа байхгүй хамгийн гол нь. Тэгэхээр энэ буйн нүгэлгээд тодорхой заадаг нь зөв үзэл гэдэг шүү дээ агуу үзэл. Чи сая хэллээ шүү дээ. Чи сайхан муухай харагдах таа биш. Энэ их үхэл хагасд дагуулад шүү дээ энэ вакцин чинь. Яалтгүй бидний үрс рүү чиглээд ирсэн юм чи одоо ямар харагдах нь хамаагүй шүү. Тэр хүмүүсийг үр хүүхдэд аврахын төлөө л шүү дээ нэр бүх яаж байгаа шүү дээ. Тэгэхээр чин тэгтлэр гандан бол цэвэрхэн харагдах гэдэг шүү дээ тий. Тэгээ өөртөө ингээд одоогийн байж байгаа байдал тий. Цэмцгэрхэн харагдчихаа тэгээд ингэсэн улсууд гэтэл нөгөө цагдаа нар харгас байцаад тарьцаад байгаа шүү дээ тий. Зүгээр харуул хамгаалж харгас тарьцаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи энэ чин тэр хичнээн цэвэрхэн харагдахад энэ чин нөгөө бүр их нүгэл дагуулад байгаа байхгүй. Одоо ингээд улс сайн хүн болох гэж үйлдэх чинь нүгэл гэдгийг ойлгохгүй байна. Тийм учраас маш тодорхой ойлгохын тулд хамгийн аврал гэдгээс чинь буюу хэлдэг юм. Тэгэхээр ингээд одоо ингээд төрийг барьж байгаа бид нар зандан шатаргуутай уулзлаа, нийслэлийн онцгой комиссийнхантай уулзлаа, нийслэлийн эрүүл мэндийн газартай уулзлаа, эрүүл мэндийн яамтай уулзлаа. Бүгд иргэд рүү буруутгах чинь. Энд чинь сайн дурах байсан өөртөө очролж ирээл тариулсан шүү дээ. Гэт амын чинь хаагаад байна. Энд чинь яах нь өөрт хамгийн гэмтэнгүүд нь тэд нар байхгүй юу? Тэ? Дарамт талсан тарих угаас дандаа нэг талыг барьсан хэвлэл мэдээлэл явж байгаа. Одоо өнөөдрийг хүртэл тэгээд тэр нэг 30 минутын дотор нас орсон бол вакцинаас болно гэсэн залттай хувьтай. 31 дэх минутаас бол вакцинаас болоогүй гэж ингэж хүнийг доромжилж байна. Миний 3 сарын 16-нд хэлчихсэн. Тэгээд яг ингээд би 2 хоногийн дараа харуулт өгсөн. Тэгээд харуулт өгөхөд бол хууч өвчтэй байсан гэдэг онцлог бай. Би тэрэнд бол хууч өвчтэй байсан гэдэгт бол итгэхгүй байна. Яагаад гэвэл хууч өвчин гэдэг бол удаа өвчсөн өвчнийг хэлдэг баг. Тэгэхэд анан бүгд системаж үзээгүй байсан. Тэгэхэд бол онцлог хууч өвчтэй байсан гэдэг харуултаар бас орсон. Тэгэхээр би бол энийг бол вакцинаас болсон л гэж үзэж байна. 30 настай хэхэд вакцин хийлгээд нүдэн юм харахгүй болсон, ухаан алдсан. Одоор ингээд тэргийн зэртээ сууж байна. 5 сарынхаа 14-нд нь шууд хөл мэдээгүй болоод шууд муужраад ямар ч ухаангүй болоод тий ямар ч ухаан мэдрэлгүй болоод тий вакцин хийлгээд ингэсэн хүмүүс ер нь зөндөө байлээ. Намайг бүр одоо ингээд группт оруулсан. 2 дугаар тундаа хүмүүс хамрагдхаа болсон чинь 50,000 урамшуул өгнө. Эн чинь бас маш доромжлол байхгүй юу. Өнөөдөр ясан 50,000-аар вакт 2 тундаа хамрагдсанаас болоод 5-6 сая төгрөгийн эмчилгээний хохирол амссан эмэгтэй тэр гоо гэдэг охины одоо тэр фэйсбүүк дээр ярилцлага өгсөн бичлэг байгаа шүү. Ингээд хүний чадвар 80% болсон гэдэг одоо ингээд тогтоочж байгаа байхгүй юу ингээд групп тогтоочж байгаа наа бүр одоо ингээд. Одоо би ингээд энгийн ажлыг ингээд амьдарч исэн хүүхээ одоо 3 хүүхдээ хоолыг хийж өгч чадахгүй тийм ээ. Хүүхдийн вакцин угааж өгч чадахгүй одоо ингээд ийм байдалд орж байгаа. Зүгээр одоо ингээд юм хийж чадахгүй, хоолой хийж чадахгүй юм хүний галтчихад байгаа байхгүй юу? Хамгийн хэцүү байдал асуудал гэвэл. Тэрсээ байнга ингээд энэ тарай ирсэн байна. Мэдрэлийн гаралтай учраас юмуд амар үнэтэй. Би 20 хоногийн ийм авахд 350,000 болж байгаа юм. 5 хоногийн тусал тарай авахд 280,000 төгрөг болчихж байгаа юм. Айгүй ингээд заадлахсан. Имрант харуулахад хүртэл улсаас имраа 70% тийм ээ. Тамаа гарапаг 70% гэсэн тэр нь ч байхгүй.
Тэгээд нэг юм хэрэг яаралтай харуулна. Яаралтай харуулгаас ингээд 400 мянга 500 мянгаар имрат харуулж жишээ нь тий. Ямар ч юм улсаас одоо тэр хөнгөлж байгаа юмс юу ч нөлөөлөөгүй надад. Тэгээ ингээд ерөөсөө байнга ингээд имрат амтхан гэдэг наач шээс байнга явж ин да одоо хизээ хөл дээр явж хизээ ийж ирэх болсон. Байнга л үрчи намдах юм уу бүр болохгүй хөргөнд дуудаж хариулна. Тэгэхээр яах нь нэгэнт одоо бид нар засгийн газрыг одоо ингэж зогсоож байгаа маань буруудах юм тэр хүмүүсийг аварч байгаа хэлбэр тийм үү? Ингээл өдөр ирсэн хүний тоо нэмэгдээл ахмал эдний нүглийнх нь үүрэнд зузаараа л байна. Тийм учраас бид нар яах нь авраад байна шүү дээ. Энэ хүмүүс буруу юм хийгээд байна. Та нар буруу юм хийгээд байна. Болооч гэж хэлэхгүй бол бид нар өөрсдөө тэгж дуурахгүй бол дахан баяссан нүгэл хураана. Тийм учраас би яах нь буруу юм хийж байгааг бурууг нь хэлэхгүй бол би хизээ нэгэн сэтгэрлэг номоо хаамдараа чинь дараа төрөл яригдана. Тийм учраас яах нь би буйнаа бодож явж байгаа хүн буруу юм хийж байгаа хүнийг би яах нь зогсоо гэж сануулна. Зогсохгүй бол яах нь ямар арга байна? Бүх таргаа хэрэглэнэ. Лам тийм ээ. Яагаад танай байгууллагыг яагаад гандан гэрчлийн хийдэг онцолж ингэж эсэргүүцлээ энэ удаан хугацаанд ингэж илэрхийлээд байгаа юм бэ? Яагаад энэ бослогот тэг нэгтгэж танай байгууллагыг онцолж байгаа юм бол тэр гэсэн юм байна л да. Тэгээ энэ одоо гандан гэрчлийн хийдэг бол одоо ямар үндслээр одоо тэгж байгаа нь бол ер нь тодорхойгүй. За ямар ч байсан одоо энерги нэгүслийг сургадаг ийм байгууллага тэгээд одоо ийм ээжүүдийг дэмжих ёстой ч гэх юм уу ийм одоо арай л нэг тийм боломжгүй үндслээр ингээд шахаад яг өөрийгөө цэвэр авчих гарах гэдэг чинь нүгэл гэдэг шүү дээ. Эний чинь наадхаг үжил цаад надыг. Тэгээ эндээс чинь нөгөө нэг худал үг бид нар чинь гардаг гэдэг чинь энэ хүн ингээд алхан тутамдаа ингээ үг болгоно худлаа яваад байхад чиний худал үг болгоно нь яагаад нь шүү дээ. Тэр аюулыг хэлээд нь шүү дээ. Сэрэмжлүүлээд нэг ч гэсэн хүнийг авраад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ нүгэл буян чи ерөөсөө л энэ гүнлэн гэж намар та нар өөрсдөө бүгдээр мэдэн шүү дээ. Гүнлэн хамгийн гол ариун бол тийм бол юунд зориг хамгийн гол нэ. Зоригны үүлээ гаднах үүлээ зөвтгöd байгаа. Тэгэхээр чиний холод нэг ч гэсэн хүнийг аварчих гэсэн ингээд байж ядаж шүү дээ. Тэгвэл энэ ямар нэгэн байдлаар өөрийгөө цэвэр аваад чийсэн ингээд арга төрөө барж байгаа байхгүй юу? Тэг тусмаа яадаг худлаа, ховог, ширүүг, дэми үг, за тэгээ хулгай амтны аим алах энэ бүх нүглийг хийдэг. Энэ нүглийн өрн өөрт нь дараа төрөлд ингэж ирнэ, энэ төрөлд нь ингэж ирнэ гэдэг зүйл номон дээр маш тодорхой байдаг. Энэ үүднээс нь бид нар ярьчих юм бол маш хурдан ойлголцолд хүрчнэ. Тийм учраас буян нүглээ хэлэлцээл гэж Чингисийн төрөө мандуулъя л гэдэг зүйлийг ярьсан. Ламнар маань өөрсдөө ярьсан буян нүглээ. Тэгээд бидний энэ одоо фэйсбүүкээр яваад байгаа янз бүрийн одоо юмнуудыг үзэж байгаа одоо иргэд маань хаараасан хол гадаадаас ч сүрэл ингээд холбогдож байгаа сүрмэл өнгөргээд энэ эмхтэй ингэж шээ. Ээжүүдийн тэмцлийг дэмжиж байна гэж байгаа байхгүй. Бид нэр эсэргүүцэж байгаа юм бол ер нь цогн байна дөө. Дандаа л дэмжиж байна. Тэгэд Монгол өртөө, Монгол ээж бүхэн цааш нь дамжуулаа. Гандан сэрээ бид аврал хүсэж байна. Энийг би хэлээгүй шүү. Энэ сүрэн лөнгөрөв гэдэг энэ гадаадад амьдардаг энэ ээж тийм ээ нэмэгтэй одоо ингэж гандандаа бүр холоос санаад бүр ялангуяа гадаадад байгаа монголчууд бүр өстой Монголд байгаа монголчууд та нар ямар сони юм бэ нэг бушуун зогсоогоо чигээ бүр бидний төлөө бүр тэн час байж ядж байгаа. Нэг ч гэсэн хүнийг авраач яа хурдан өдлөөч яагаад юу хийхгүй байгаа юм бэ гэж бүр байж ядж шин нэг Монголд байгаа бидний төлөө. Тэгээд бид нар ч өөрсдөө ингээд тэр болгоны дуудлага ирээд байна шүү дээ тийм. Нэг уцаан тавьчихсан болохоор чинь зэрэг өдөр нутагс ерөөс уцсамар ахгүй залгаж байна шүү дээ. Тэгэхээр чинь зэрэг тэр их хөвгөл хагалтыг сонсоод ингээд тэр их хор хөвглийг сонсоолсуу чинь одоо тэгтэл нөгөө гандан маань тэр тухай ерөөсөө санаа тавихгүй шүү дээ. Тэгээд аль аль нь ойлсгийг дэмжсэй. Үл ойлголцол үүсээд байдгийн учир нь тэр шүү дээ. Гоо бүр байж идад яагаад судалдаг юм бэ? Цаг хугацаагаар хоног хугацаагаар хэмжигдэж штэ гэд ингээ ярьж яхад энэ яагаад дотроо хашгичаад байгаа юм бол гэд гоо болохоор тэр энэ олон хүүхэд тахад энэ яагаад тийм тайван байгаа юм тийм манай халбай ясаар гэж юуны хам хэрэгээр дамжуулаад байна шүү дээ. Харин бид 5 сар одоо бичиг хэрэг мэрэг тэрийг нэг хоногт хэдэн хүн хохирж байна. Энэ хоногоор өдрөөр цагаар тоологдож байна. Юу вэ судалж үзсэн нэлээ. Юу судалж үзэхгүй та нар юу хийж идэв? Та нар төрөөс төсөөлөө байж загнаж бүр игнээс наадах чи амиа орлоход тулчаад байгаа хүн. Монголын хүн амын 1% өсчихад байхад ламнар бурхны шашинтангууд юу хийж байгаа? Юу ч биш энэ бол нэрээ. Энээс ч бүр галзуурах байт амир байгаа учраас бүр амиач алдахад амиач өгөхөд бэлэн баг шүү. Миний галзуурахаас юу ч биш. Амиач өгөхөд бэлэн баг шүү. Гэхдээ би юунаас ч яахгүй. Яг л бүгдээ бидний вакцины хангалтаараа гэж урайчина, вакцинасаа судлаараа хэвлэл мэдээлэлээр вакцины зөвхөн ерөөсөө ч ярихгүй байгаа. Мэдээлэл тэнцвэр алдагдчихсан байгаа. Дандаа вакциныг багтж байгаа. Монголчуудаа
Бас бүдүүг яасан бэ? Шал хутгаа. Тийм учраас одоо хүүхдүүд чинь вакцины тархаж дайрч байна. Энэ он бүдүүртнийг устгах биологийн зэвсэг болсон гэдгийг дэлхийн нийтээр ярьж байгаа. Тийм учраас монголчуудаа хүүхдүүдээ вакцины хамруулаарай. Өөрсдөө ч гэсэн бидэд хариулаарай. Энэ багшаачуудад бүнүү биш үү? Ажлын байраа дарамтгаж байгаа. Яаж одоо вирусыг дарах гэдэг. Харин тэр мэддэг хүмүүсээ та мэдгэлж чигсаа зөндөө олон эмчтэр байгаа за. Эртээ юу гэлээ? Сарын ямар юм гэлээ? Ямар юм гэлээ? Юу норов? Норов толоо. Манай тий. Яасан литр толоо. Та тэгэл би хэрэглэхэд болж байгаа. Тэр хэрэглээд идгээ явчихна. Би та муугаад идчихсэн би явчихна заа юу. Би өнөөдөр маскгүй явж чадчихна. Маскгүй явж чадахгүй. Уурчтараа байгаа тэр нийслэлийн захирагчийн тэр юу дэ сумын азархан гаргасан тогтоолыг харсаа. Дэлгүүр л оруулах нь чи үсэг үе. Яг түүнийг нь татж байгаа. Тийштэй үнэн. Хараа садраа. Үнэн шүү дээ. Үнэн байхгүй юу та. Би бухимдаж байна. Ануу юуг өгчээ. Жирэмч үг өгчээ. Таанаа. Танаар гандангийн гоо танаар номын өгөөс бид нар хамгаалуулж яах гэдэг ингэж хэлж үзв үү? Гандангийнхан дуудлага өгöd байгаа шүү дээ. Байн байн дуудлага өгөө. Энд юм болоод байгааг хаанаас яаж мэдгий? За юу гэж хэлээд байх юм? Хүмүүсийн гандан дотор Орж чарлаагүй шүү дээ. Хаанаар ирээд орсон. Цагдаа ирээд орсон. Бид нар хин аврах. Гурван таван усад хаанаас байгаа гэж. Хамгийн эцсийн зам дээр бид нар ирчээд байгаа. Ичиг яах нь бусдыг эндэрдэг байх. Бид нар буйны буян ярьсан шүү дээ. Шүхний нэртэй одоо үз. Одоо би хин нэртэй үз. Бид нар дандаа буян ярьсан шүү дээ. 16 буян юм аа гэж ярьсан. Ямар юм дуудлага гэж байна. Бид нар одоо би баян муунд алцчихоо. Бид 16 буян юм аа гэдэг зүйлийг ярьсан. Аваа явчих. Бурхнад арай бидний баригчлахгүй шиг бодоод энэ чинь байхгүй юу? Тэгэхээр намайг цагдаа дуудчих чинь бид нар тэгвэл бурхны Бүгд тусаар үгчээж ойлгох юм уу? Энэ бурхны гандангийн там нар танд ирээд ч болчихсон. Цагдаа дуудаж авчирч ингэж ах юм. Тусаар амьдрах юм уу? Гандангийн та нар номынхаа үгээр амьдрах юм уу? гандад баг дарах чи юу вэ? Та нар номынхаа үгээр ярилцаад учраад гэж хэлж болдгоо юм уу? Бид нар цагдаагийнхаа яасан гэж таны номын үед оролцдог ингэж хэлж болдгоо юм уу? Нам Багшин ном ярьж байгаа. Номын ясаар нь яриа. Номын ясаар нь яриад энэ хүмүүстэйгээ уулзраа уулзчихаа бид нарыг дуудаж яадаг гэж хэлж болдгоо юм уу? Өчигдөр ирсэн цагдаа нар тэгсэн байхгүй. Йоо ямар хэцүү юм бэ? Дахиад дуудаад энэ орхоос гэж орж байгаа. Тэгээд гадаа машинтай цагдаа нар сахиастаа байн байн бид нар орж ирээд байгаа байхгүй. Одоо 9-д цагаан барай. Бид одоо номынхаа үгээр ярьж болдгоо юм уу? Бид хүний амийг авахын төлөө явж байгаа. Гандан руу өөрсдөө оруулахгүй байсан. Хорхоог ингээд хатахад хорхоо аруулсан штэ. Ингээ барайд хороод ах чинь багш нар чинь оруулахгүй гэдэг чинь намайг алах гэдэг юм чи багшаасаа л авралыг авахын тулд би тэмүүлнэ штэ. Ямар нэгэн аргаар би тэмүүлнэ. Тэгчээд яасан өөрөө худлаа хамраа өөрөө захиулчаад бид нэр ингээ гүтгээд явж байгаа хүнийг дэмжиж гандан тийм ээ энэ хідэн ээжүүдийг буруутгах жагаад энэ бол шившигтэй явдлаа. Үнэн хол утахгүй ялгарнаа. Нэг харуул өвөөгийн бас нөгөө хамрыг нь хугалчихсан хувцсыг нуурж тасцсан гэсэн хэрэг гарсан гэсэн. Тэр хүний биеийн байдал нь гайгүй байгаа л болгүй шүү. Гайгүй өнөөдөр бол одоо тэр хүн ажиллаа хийж байгаа л да. Хамраа нэг эмтэлтэй л гэж байлаа. Одоо тэгээд ах нар ингээд бүгдээрээ тав алхаал нэг харуулт гарцсан байх шүү дээ. Хамгаалт гарсан байх шүү дээ тийм. Тийм одоо эдний шин болж бид нар ингээд урд шин харуулгаас суусууд энд сууж байгаа байхгүй юу? Энд хурд сууж байгаа lam нарын бас нөгөөдөл чирж өмөлөх болов уу гэдэг. Яач магадгүй. Тий, яач магадгүй гэдэг.